Ажилгүйд ядуурл авилга хэл ахуул ёс суртахууны дорой төлгээд нийгмийн бухимдлын шалтгаан алдаа гажгийг засах шаардлагатай гэж ард түмэн шаардж байна. Хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг тодорхойлох асуудлыг бол ард түмэнтэйгээр ярихгүйгээр арчилсан сөрөг хүчний үргээг үүсч чадахгүй ард иргэд төр дэд итгэл суларцсан энэ үед бол ард иргэдийнхаа санал бодлыг сонсож тэднийг мэдлэг мэдээлэлтэй болгож хамтран хэлэлцэж шийдвэрлэхийн тулд үйлдэх санал асуулга явуулахдаа тогтоолын төслийг сая бид батллаа. Асуудлыг хүчирхийлэл захиргаалтын арга замаар биш. Харин арчлалын зарчмаар зөвлөлдөж шийдье гэсэн ийм тогтоолыг гаргаж байгаа. Арчлалынхаа үнд зүйлд үнэнч байх хэрэгтэй одоо энэ зарим улсууд. Хямралыг зөвлөдөх арчлалын зарчмаар хэлцэж шийдвэрлэх гэсэн саналаачлалыг улсын их хурл, засгийн газар, эрдэмтэн судлаачид иргэд олон нийтийн байгууллагуудаа хамтралж хэлцэж шийдвэрлэе л гэж болохгүй байна гэдгийг чи ард түмэн хэлээд байна. Шаардаад байна. Энэ нийгмийн бухимдалчийн нүүрсний хулгайгаар илэрч байна. Улс орны нийгмийн эдийн засгийн өмнө тулгамдсан хоримтлогцсон асуудлыг тодорхойлох шийдвэрлэх арга зам мэрэм дараалал гарах шийдвэрийн талаар зөвлөлтийн ард иргэдтэй. Энийг яагаад эсэргүүцээд ард түмнээс асуухыг ихтэй нийт ард иргэдийг төлөөлөх чадвар, мэрэгжил сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар оролцоог хангах хэрэгтэй. Бүх сумыг төлөөлнэг үл энэ нутаг дэвсгэрийн төлөөлөл болж байгаа юм. Харин хичнээн 3.4 сая хүнийг төлөөлж чадахгүйс хичнээн мянган малчин байна. 300 мянган малчны төлөөлөл, багш эмч нарын төлөөлөл ийм чилээл авах хэрэгтэй. Ийм ингэж тэгээд тэднийгээ тэнцвэртэй мэдээлэлээр хангаж мэдлэг мэдээлэлтэй болгож иж зөвлөлт санал асуулга явуулъя. Ингэж одоо асуудлаа тодорхойлъё гэж байна. Энэ авилгын улмаас төр дэдэх хэрэгдээ итгэл төр ард түмний хэлхээ суларч байна. Төр дэдэх ард иргэдээ итгэл сулрахад гадаад дотоод олон хүчин зүйл нөлөөлж байна. Өнөө маргааш аргалсан хэсэг бусаг шийдвэр гаргаж өдөр хоногийг аргацааж өнгөрөөж сууж бүр болохгүй болцсон энэ цаг үе. Нийт нийгэм даяараа ард иргэд бухимдж, тесэрч, за тэр дотроо хотлон үнэн мэддэхгүй популд үнэн бод байдлын үннийг олохыг ард түмэн бас хүсэж байна. Хулгайчныг олж шийдэхийг шаардж байна. Иймээс ард түмний засаглах эрхийг хангасан үндсэн хуулийн 3-1 зээсэн заалтын дагуу тэдэнтэйгээ хамтарч ард иргэдийн төлөөлөлтөд уулзч хэлцгийг одоо юундаа эсэргүүцээд байгаа юм. Буруутснаа засаж, авилга хулгай үнцгийг засаж, хууль засаглалтыг арчилсан төрлийн тогтолцоогоо аварч хөгжлийн шинж ирээдүйг тодорхойлохын түүхэн боломжийг бид олжлоо. Яагаад арчилсан үнд зүйлээс ороод байгаа юм? Тиймээс энэ зөвлөлт санал асуулгыг ард түмнийхээ төлөөлөх чадварыг хангаж, оролцоог хангаж, шинжлэх ухааны үндэслэлтэй бодит тооцоо арга зүй түшиглэж үр дүнтэй чанартай зохион байгуулах талаар нь одоо улсын хурлын гишүүд онцгой анхаарч идэвхтэй олж ажиллах чухал байна. Өөрөөр анхаарах нэм чухал асуудал бол одоо зарим улсын хурлын гишүүд нь ч гэсэн арчлалынхаа талаар энэ ард иргэд маань тэнцвэртэй бодиттой мэдээллээр хангагдчихэж энэ төрийн хэвлэл хэрэгт оролцох ёстой маа гэдгийг ойлгож дэмжмээр байгаа. Зөв мэдлэг мэдээлэлтэй хүн л зөв шийдвэр гаргаж чадна. Сэтгэлийн хөдөлгөөнөөр уур бухимдлаар аль эсвэл үзэн ядалтаар асуудлыг шийдэхгүй улам байдлыг хүндрүүлнэ. Иймээс нь эрдэмтэн мэргэдтэйгээ ярилцаж судалгаа шигнэлжилгээ дүгнэлтийг нь авах ёстой. Ийм учраас эрдэмтэн мэргэдэд оролцуулсан эдийн засгийн баг хурлыг шинжлэх ухааны активтай хамтран зохион байгуулна. Нийгмийн зөвшөөрлөлийн үндсэн хэмжээний чуулга уулзалт зохион байгуулж иргэний нийгмийн байгууллагууд иргэдтэйгээ зөвлөднө. Ингээ асуудлыг бүх төвшөнд ил тод нээлттэй элен далангүй айлуулах олуулаа хэлцье. Бүгдээрээ хэлцвэл буруугүй гэдгээ. Засаж сайжруулах, бурууг зөв болгох шин замын ихийг тавих энэ асуудалд Монгол хүмүүс сэтгэлээ шингээж оюун ухаанаа уралдуулж байр суурь илэрхийлж олон талаас нь шүүмэлцэх ёстой. Гэтэл мэдээж 3.4 сая хүнийг нэг дээвэр дээр цуглуулад бэлцүүлэг хөрнүүлж хийж чадахгүй мэдээж. Бас тэр хүмүүсийг бүгдийн нийтлэг одоо тэнцвэртэй бодиттой мэдээлэлээр хангаж чадахгүй. Хүн болгон эдийн засагч үндсэн хуульч эрдэмтэн байх албагүй боломжгүй. Ийм учраас их олонтгоос бага олонтгийг бүтүүлэх статистик, социологийн шинжлэх ухааны аргачлалыг ашиглаад зөвлөлт санал асуулгын тухай хуулийн дагуу энэ арга хэмжээг зохион байгуулахад манай улсын хурлын гишүүд сөрөг хүчин намуудын төлөөлөл, улсын хурлын тамгын газар, үндэсний статистикийн газар онцгой чухал үүрэгт оролцох ёстой шүү. Хяналт тавьж энэ легитим чанарыг хангах ёстой шүү. Энийг дарга нар зохион байгуулахгүй. Тэгвэл легитим чанар алдагдана. Нийгэм төлөөлөн зөвшөөрөхийн тулд зөвлөлдөх зөвлөл зохион байгуулна. Зөвлөлд нэр дэвшүүлэх ажлыг 23-наас өдөр 7 хоногийн хугацаатаа зарлаж байна. Энд одоо нийгэмд нэр хүндтэй эрдэмтэн судлаачид улс төржиж биш ухаанаа гаргаж энэ асуудлыг шийдвэрлэх чадвартай, боломжтой, мэдлэгтэй, мэдээлэлтэй хүмүүсийг нэр дэвшүүлэхийг одоо иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хөвшил, нийгмийн төлөөлөлтөд уриалж байгаа юм. Ингээд энэ зөвлөлт зөвлөлийг 30-ны дотор нэрээ авна. За энэ нэрийг үндэслээд ирэх онд 7 гарангууд 30-наас хойш
зөвлөдөх зөвлөлөө байгуулна. Зөвлөдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэрэгчсэн хараат бус мэдлэг туршлагатай Монгол Улсын иргэн эрдэмтэн судлаач, хувийн хөгжлийн болон тухайн чиглэлийн төрийн бүс байгууллагын төлөөлөл 5-аас 11 хүнтэй байхаар хууль заасан. Зөвлөдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд бол улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн номын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан байх ёсгүй. Иймээс зөвлөдөх зөвлөлд нэр дэвшүүлж Монголын энэ маргаан шиг тодорхойлох чухал үйл хэрэгт идэвхтэй оролцохыг ихтэй сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хөгжлийн мэрэгжлийн холбоо, худалдаа ажилтны танхим, иргэний нийгмийн байгууллагынтай уриалж байна. Иргэд хүсвэл өөрийнхөө нэрийг дэвшүүлж болно. Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 23-наас буюу маргаашнаас эхэлнэ. Бид бол Монгол хүмүүс Монголоо гэсэн сэтгэлээр Монголынхоо ирээдүйн төлөө Монгол их хэлээр хэлцэн ярилцаж зөвлөлдөж асуудлаа шийдье гэж бид чадах ёстой. Сөргөлдөн тэмцэлд сөрөг хүчин байхын тулд биш, хагаралдан бутарч ивээ алдаж аюулгүй байдлаа муудахын тулд биш. Ивийг хичээд зүвийг олж шудраг ёс, эрүүл тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө зөвлөлдөж шийдье гэсэн ийм л тогтоолыг улсын их хурл баталж гарлаа. Энийг дэмжиж ажиллахыг хүсье.